Хөлбөмбөгийн талбайд ялдын шүгэл дугурмагц хотын гудамж дайн болсон мэт өмнө самун дэгдэх нь Франц улсын Парис хотны хувьд энгийн үзэгдэл мэт болоод байна. Тодорхойлбол өнгөрөх 7 хоногуудад Францын Парис хотын Paris Saint-Germain баг Английн Арсенал багийг аваргуудын лигийн шударгын тоглолтод буулган авсны дараа баяраа тэмдэглэхээр гарсан хөгжөөнд дэмжигчид Парис хотноо эмх замбраагүй байдал дэгдээсэн юм а. Унгар улсын Будапешт хотод болсон аваргуудын лигийн шударгын тоглолтод Paris Saint-Germain клуб Английн Арсенал багийг торгуулийн цогцолтоор буулган авсны дараа Европын хөл бөмбөгийн ноён оргилд 2 дахь жилдээ дараалан задарч олон мянган хөгжөөнд дэмжигчдийг Эйфелийн цагийг орчимд цугларан баяраа тэмдэглэсэн. Гэвч шөнөдөө энэхүү баяр хөөр эмх замбраагүй байдал руу шилжиж танхаарагчид дэлгүүрийн цог хаглан гудамждах автомашин болон түрээсийн дугуйнуудыг галдан шатаалаа. Францын дотоод хэргийн яамнаас 20 мянган цагдаагийн албан хаагчийг хамгаалтад гаргасан ч өргөлдөөний үеэр 200 гаруй хүн гэмтсэн байна. Мөн 57 цагдаа бэртэж нэг хүн мотоциклийн ослоор харамсалтайгаар амиа алдсан бөгөөд хувь захиулагчид 400 гаруй хүнийг баривчлан саатуулжээ. Нөгөө төвөр Үүмэн самун эх онд болох ерөнхийлөгчийн сонгуулийн маш хүчтэй зэвсэг болж хувирлаа. Хит барууны үзэлтэн гэгддэг Марин Ле Пен энэ байдлыг шууд ашиглаж зөвхөн Францд л спортын ялалт бослого болдог хэмээн эрх баригчдыг хурцаар шөмжилж байна. Түүний стратегийн гол зорилго нь хууль дүрм, чанга хатуу гараар нийгмийг удирдах өөрийн бодлогоо консерватив сонгогчдод сурчлах явдал юм а. Ийхүү хөл бөмбөгийн цом нь нийгмийн зарим давхаргийнхны хувьд системээ эсэргүүцэх шалтгаан, харин улс төрчдийн хувьд сонгуулийн кампанит ажлын үнэгүй сурталчилгаа болж байна. Та бүхэнд өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон олон улсын онцлог үйл явдлуудыг тоомлон хүргэлээ. Анхаарал хандуулсанд баярлалаа.